За сайн байцгаана уу. Өвөр Монголд нэг ахынтай ирсэн. Монгол үхрээ малдаг одоо юу гэдэг. Симентал энтер болгоогүй гэдэг. Тэгээ гэрийнхэн гадаа юм ойрхоо гисмэцээ татцсан юм айлваа. За тэгээд үхрээс өөр мал дүүл гэдэг чи. Энэ шинжлэлийн бас сонирхоод байгаа маань хослмолыг. Ямар юу гэнэ. За тэр удаг дээр ороод очиж байгаа яа. За тэгээд ингээд бас юу яаж байгаа айлууд байд юм байна. Монгол үхрээр өөр Монголд байж идэг айлууд бол бас байд юм биш үү. Гашаа тавтал болохоос ш. Манайхтай бол яг л за айлын үхэр услаад байж ин та өөр Монголд. За тэгээд ийм Монгол үхэртэй айлууд нь бол за 100-ны одоо 100-ны бараг 4-5 дээр л байгаа бах гэж яриад байгаа. Их цөөхөн болцсон юм бэ. Тэгээ худаг дээр энэ нөгөө юу яад юм бэ нэ. Худаг дээр нь мал услаад моторыг насахаар хойноос 2 мөр ирж байна. Цаана хідэн хонноос худгийнхаа чимээгээр найшлаад шүү дээ. Ийм хүмүүс байна. Эднийг хамгийн гол нь нэлээд хавчдсан байлээ л дээ. Үнийн хувьд. Монгол үхрээ мах гэж жоохон хямдруулаад жоохон навшраад байт юм шиг байлээ. Тэрнээс яг шударгаар өсөд тэлгээд бол юм байлээ л дээ. Энэ малнууд нь ийм ирэх вэ нү эсвэл намайг таниад байна уу? Сонин гарууд ээлжиж ирээл. Өө чи одоо юу юм бэ? Бас автмаа юм. Танаас чи ирэх үү? Энэ бас ирэх юм болоо. Монгол хүн болохоор тэгээд байна уу? Угаасаа та нар юм ирэх үү? Монгол үхрийг хайрлан хамгаалцгаа гэдэг ай дүнхрүүлэх. Чи за. Оо. За усаа. Ах мох зүз их балаа. За, охон өрөөжсэн. Бүрэн бох байна. Эчи яг отоморны. Чи ирэх юм байна шүү дээ. Тэ очиж усуу манай.